10 аж ахуй нэгжийг татан болголаа гэж байна. Би бас нэг ээлжилт нэг хурам эхэлт шиг л үг сонсогдож байна. Татан болголаа гэдэг нь яадаг юм? Тэр чинь хорвоогоос алга болчих юм уу? Хэлбэрээ өөрчилнө. Хэлбэрээ өөрчилнө гэдэг чинь та 10-ыг нэгтгээд өөр нэр өгөөд өөр том аж ахуй нэгжийн хаяанд нийлүүлчих юм байна. Энийг энэ 10-ыг татан болгоод 11-т дээр аваачаад нийлүүлчих юм байна. Энэ төрийн өмч чи хэвээрээ шүү дээ. Юу өөрчлөгдөв? Юу ч өөрчлөгдөхгүй шүү дээ. Зүгээр л хурам эхлэлтэй шүү дээ. Энэ 10-ыг би хувьчлалаа. Энэ 10-ыг нээлттэй болголоо. Энэ 10-ыг биер дээр гаргалаа. Гэвэл эн чинь жинкнээсээ бодлого. 10-ыг татан болголаа гэдэг чинь зүгээр 11-ийн бөөрөнд нийлүүлчихэд энийг тэг яг зүгээр нөгөө нэр хаяг нэрийн хувцас солигдож байгаа шүү дээ. Тэр аж ахуй нэгж. Өөр эн чинь юм алга шүү дээ. Бодлогын өөрчлөлт биш шүү дээ. За тэгэхээр наа чинь бол тийм одоо зүгээр л бас та нарын ярьдаг нэг ээлжилт одоо зүгээр